Энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр боллоо. 1024 бүх зодоглож улсын харцаг цолтой байсан мөнхөт аврагуулж цолоо нэмлээ. Гэхдээ зарим иргэдийн тухайд 9-ийн даваанд сэтгэл дундуур үлдлээ гэдгийг хэлж байсан юм а. Тухайлах юм бол улсын гарт баяр жавхлан улсын начин эрхэм баяртай барилдаж давсан гэж байна. Давсан гэж хэлж байгаагийн учир нь телевизийн бичлэгүүдээс ил тод харагдаж байгаа гэсэн юм а. За гисэн ч харцаг даруй төлөв зан гаргаж юугөө дэвхийг илүүд үтсэнгүй хөлийн цэцүүч ажлаа сайн хийгээгүй. За мөн анхааралгүй байсан нь үүгээр харагдлаа гэж иргэд хэлж байсан юм а. Энэ байдлаас болоод тэд хэсэг хугацааны дараа дахин барилдах болж гард начин эрхэм баярт унсан юм а. Магадгүй хөлийн цэц асуулууд ажлаа сайн хийж бичлэг энэ тэрийг сайн шалгасан бол баяр жавхлан гард авраг болох боломж байсан гэдгийг бүх сонирхогч иргэдийн зүгээс хэллээ. Баяр жавхлан бол одоо барилдгаа сайтай бас олон жил барилдж байгаа юм залуу бас гомдолтой юм болсон. Үнэхээр юм. Өөрөө их нэггүй юм. Бас одоо ерөөсөө одоо бид их зүтгэхгүй байна. Хээгүй одоо Монгол зан гэдэг юм уу одоо тийм зан гаргаад одоо дэвиж барээд юу өгөхгүй ингэсэн бол одоо их харамсалтай байна. Бас одоо ер нь Монгол хөлийн төсвийн талаар бас бодууштай юм. Бас ард түмнийг бас нэлийн зарим үед их бохомдууллаа шүү дээ. Тэгээд их хайнц хоёулаа унж дахин барилдаж байна, хуруудж байна. Ер нь тэр асуудал бүхийн одоо тэр Монголын одоо ерөөсөө дээрвийн хаадын түүхэнд үл ерөөсөө төр улсыг улс нь яаж тэр жилийнхээ өнгийг үздэг вэ нэг бүх юм мордынхоо тагвалтаар үздэг. Морны тагвалт нь бол хэрвээ сайн шударга сайн тавьж онцгой байх юм бол тэр улсын одоо бас нэг тэр мал таван шүү малын одоо нөгөө сайн сайхныг хардаг. Бүхнэрийн жудгаас төрийн үйл ажиллагаа цаашдаа яах нь харагддаг гэдэг асуудал над тэр одоо хаадын сургуулиас бодогч байлаа. Аймаг орон нутгуудаас ганц нэг начингуудыг дэмжсэн асуудал үүч байж л байх шиг харагдчихл байлаа зүгээр яг үү. Жадам Содномдорч хоёрын барилдааны талаар л жоохон сэтгэл дундуур үлдсэн. Яасан гэхээр зэрэг тэр асуудлын жоохон алдаа гарах шиг л болсон л да. Юу гэхээр зэрэг тэр санжаадан бол үг нь барьцаа алдсан байгаа шнэ. Тэгээд алдангууд яг тэрийг л зогсоох хэвээр. Тэгээд яг эсэм дээр тэгээд засуулуудаас болоод нэг бүх хохироод үлчиж байгаа байхгүй. Засуулууд л хариуцлагагүй байгаа юм л да. Тэгж л бодчих. Дөрөв их төвхтэй давхцсан энэ жилийн баяр наадам өмнөх жилүүдийнхаа бодвол сайхан болж өнгөрлөө гэдгийг наадамч олон дүгнэж байна. За гэхдээ бүхийн барилдаан дээр бол анхаарах зүйлүүд их байла. Хамгийн гол нь засуулууд хөлийн цэцүүд сайн ажиллахгүйгаас болоод бөхчүүд хохирж үлдсэн тохиолдол энэ жилийн наадамд их олон гарлаа гэдгийг иргэдийн зүгээс хэлж байсан юм а. Ном сум хүчит бүх хурдан морьдороо гайхуулдаг Монгол наадмын бүхийн барилдаан сүүлийн хэдэн жилд их найраатай явагдах болсон гэдгээ. За энэ жилийн тухайд төв зэнгэлтэхэд орж гэртээ зурагтаараа бүх үзэж байсан ч за хин бүхэнд найраа нь илэрхий харагддаг болсон байна гэж хэлэх хүмүүс байлаа. Дараа жилийн наадам хол байна гэж монголчуудад ярьдаг. Гэхдээ дараа жилийн наадмаар баяр жавхлан санжаа дамб нарыг төрүүлээсээ аврах цол хүртээсэ гэж хүсч бас харж байгаа монгол түмэн олон байна.